Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэлт рүү эхлэхэд бэлэн боллоо. 2021 онд Юта мужид байх Солт Лейк хотын цагдаа нар нэгэн хачирхалтай видео олдог. Бичлэг үзээд мэддэг хүмүүс байх юм бол гараарай. Цагдаа нар жоохон хүүхдүүд тоглоод зүгээр л бичлэг хийсэн байх гэж утсан. Харин өнөөдрийн ярих хэргийг сонсоод дараа нь энэ бичлэгийг үзвэл үнэхээр өрөвдөх бах. Ингээд хэрэг рүү орцгоё. Даниэл 1976 оны 1 сард Орегон мужийн Стакада гэх хөдөөний тосгонд төрсөн. 4000 орчим хүн амтай жижигхэн тосгон. Даниэлийн гэр бүл хамтдаа тариалан эрхэлдэг учраас багаасаа тариалангийн ажилд тусалдаг хичээл зүтгэлтэй үнэн ч шудраг зантай хүүхэд байсан. Байнга инээж явдаг болохоор сургуультай Смайл гэх очтой байжээ. Түүний зургнуудыг харвал бүгд инээсэн байх ба багш нар нь Даниэлийг харахаараа ямар нэгэн сайхан зүйл болсон юм уу гэж асуудаг. Мөн үнэхээр ээлдэг зантай. Хүүхдүүдийн хийх дурггүй цэвэрлэгээ хийж эргэн тойрныхондоо анхаарал тавьдаг. Нэг удаа дээрлэхүү хүүхдүүд таньдаг найзынх нь өрөөсөн гутлыг булааж нуухад Даниэл өөрийнхөө гутлыг тайлж өгөөд яаж өрөөсөн гуталтай явах юм бэ? Минийхийг өмсгээд гутлаа өгчээ. Авьяас ч ихтэй. Дунд ангид байхад нь аав нь түүнд компьютер авч өгсөн. Ихэнх дунд сургуулийн хүүхдүүд компьютертэй болсон бол тоглоом хүсдэг байхад Даниэл харин өөрөө тоглоом хийдэг. Төгөлдөр хуур бөмбөр сайн тоглодог бөгөөд өөр сургуульд бөмбөр Даниэл гэсэн очтой болсон. Их сургуульд орохоор Орегон муж руу нүүж эндээ бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж дараа нь магистрийн зэрэгээ хамгаалах энэ үеэрээ нэгэн эмэгтэйтэй уулзжээ. Түүнийг Элизабет Шаура гэх бөгөөд Даниэлаас 7 нас ардгүй. Үнэхээр царайлаг. Тэдний гудамжаар хөтөлцөөд явж байхад нь хүмүүс ирээд модель хийх бодол байгаа талаар нь асууж нэрийн хуцаа өгдөг. Элизабет ч бас сургуулаа амжилттай төгсөж хагас цагаар модель хийдэг байсан. Ингээд 2001 онд Даниэлийг магистрийн зэрэгээ хамгаалсан үгүй юу тэд гэрлэж 5 жилийн хугацаанд 2 охин 1 хүүтэй олжээ. Том баг 2 хүүхэд нь охин, дундх нь хүү. Даниэл хүүхдүүдтэй маш их хайртай бөгөөд дандаа миний сахиусан тэнгэрүүд гэж дууддаг. Тэрээр мэдээлэл технологийн газар ажилладаг байсан ба ажлаад харвуу үгүй юу гэртээ ирж хүүхдүүдтэйгээ тоглон хамт цагийг өнгөрөөдөг. Яаж ч завгүй байсан гэр бүлтэй цаг гаргахыг хичээдэг байсан бөгөөд түүний байнга хэлдэг үг нь надад айх зүйл байхгүй. Ийм төгс гэр бүлтэй учраас гэдэг. Удалгүй Даниэлийнх нүүхээр олж Невада мужийн Лас Вегас руу очиод өөрийнхөө IT компанийг хөгжүүлж тийм их мөнгө олдоггүй ч гэсэн тогтвортой орлоготой болж энгийн амьдардаг. 2009 он болж гэрлээд 8 жил өнгөрөх үед Элизабет Даниэлд би улс төрд ормоор байна. Невада мужийн Сенатад нэр дэвшин надад тусалж чадах уу гэж асуудаг. Тэрээр улс төрд орохыг байнга мөрөөддөг байсан гин. Тухайн үед 26 настай байсан. Элизабетийн нэр дэвших газар нь аль хэдийнэ улсын хурлын гишүүд нэр дэвшчихсэн бөгөөд хэн ч харсан амжилт олохооргүй харагдсан. Дээрээс нь сонгуульд маш их мөнгө орох нь ойлгомжтой. Даниэл хүүхдүүд жоохон байна. Бас дөнгөж бизнес эхлүүлсэн байхад гинэт улс төрд орно гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хурим хийхээс өмнө бид ийм зүйл төлөвлөөгүй үстэй гэж хэлхийн оронд бодож үзэлгүй чамайг хийн гэх юм бол бүх зүйлээр дэмжнэ. Санаа зовох хэрэггүй. Би хүүхдүүдэд харьяа гэдэг. Даниэлийн хувьд гэр бүлийнхээ төлөө, эхнэрийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийж чадж байгаадаа жаргалтай байдаг. Ингээд Элизабет нэр дэвшиж энэ тэрүүгээр уулзалт хийж явдаг бол Даниэл тэр үеэр гэртээ байж хүүхдүүдээ харан гэрээсээ ажиллажээ. Тэрээр аав нь ажилдаа болохоор цаанаа тогложээ гэж хэлдэг төрлийн аав биш байсан бөгөөд байнга хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж өдөржин тоглоно. Харин ажлаа үүрээр хийж сонгуулийн зардлуудыг ч бас хариуцсан. Нөхөр нь ингэж дэмжсэн байхад Элизабет хичээхээс өөр аргагүй. Түүний ураа нь гэр бүлийн үнц нь. Би 3 хүүхдийн ээж. Хинээс ч илүү гэр бүлийн үн цэнийг мэддэг гэж бусад хүмүүст мэдрүүлэхийг хүсжээ. Ингээд 2010 оны 11 сарын 1-нд Бүгд найрамдах намын гишүүний хувьд Невада мужийн сенатор буюу хууль тогтоох байгууллагын гишүүнээр 27 настайдаа сонгогдож чадсан. Невада мужийн түүхэнд хамгийн залуу хууль тогтоогч болжээ. Гэр бүлд нь улс төрд байдаг хүн огт байхгүй бөгөөд залуухан 3 хүүхэдтэй гэрээ эзэхдээ улс төрд орно гэдэг бол маш том амжилт. Америк даяараа түүний нэрийг мэддэг болсон. Хүн болгон л түүнийг ирээдүйдээ улс төрч болох нь гэж ам уралдуулж ярьцгаадаг. Хэвлийн баг хурлын үеэр Даниэл гарч ирээд ихтрээ тэрвэрч уйлан би чамайг чадна гэж мэдчихсэн юм аа. Баярлаа гэд хинээс ч илүү баяртай байсан. Гэвч ийм төгс гэр бүл хормын дотор өөрчлөгдөжээ. Элизабет сонгогдоод удаагүй байхдаа шал өөр болж эхэлсэн.
Хамгийн түрүүнд түүний нүүр будалд нь ширүүн болж хоолны дэглэн барихаас гадна ихэвчлэн задгай алтартнууд шиг хувцалдаг. Анхандаа Даниэл эхнэр маань улс төрд орж алдартай болсон учраас гадаад төрхөндөө анхаарал тавих нь зөв гэж бодсон. Тухайн үед Элизабет гинэт алдартай болж инфлюенсер болоод зураг авалтанд ордог. Ихэвчлэн бикини өмсөж. Энэ зурагнууд нь Максим сэтгүүлээр реклам болж гарсан. Тэр улс төрчүү, модель үү, эсвэл олонний танил алдартнуу гэдг нь мэдэгдэхээ болжээ. Энэ олгоныг Даниэл ойлгосон ч хамгийн с ิจ гтэй байсан зүйл нь гэртээ байхдаа байнга хэн нэгэнтэй чаталдаг. Бүр уцаа гарнаасаа салахгүй байсан болохоор Даниэл хинтээ чаталж байгааг нь асуухад ажилд тусалж байгаа Тайер гэдэг хүн гэдэг. Даниэл ч итгэсэн. Тайер гэх энэ хүн мэрэгжлийн гольфчин бөгөөд Невада мужийн ассемблийн гишүүн. Даниэл түүний талаар өмнө нь сонсч байсан болохоор тэднийг дотн авах нэ гэж бодоод ажиглахад арай л бишээ. Тэд унтжээдэл үүрээр эхнэрийнх нь утсанд мессеж ирсэн. Даниэлийн уур нь хурж босч ирээд шууд Тайгер руу залгаж уучлаарай ноён Тайгер, би Элизабетийн нөхөр байна. Эхнэртэй маань нууцаар харьцгаа бол. Та ч гэсэн гэр бүлтэй эзтэй. Манай гэр бүлийг 50 орхих гэж маш ээлдэг анхааруулсан. Ийм үед ууралж очиод зодтолсон ч болохоор хахад эхнэр нь улс төрд орсон болохоор байдаг чадлаараа хичээж ийдгээр болохыг хүссэн. Харин Тайгер ойлголоо ажлын шугамар залгасан болохоор битгий буруугаар ойлгоорой гэд утсаар ярьж асуудал шийдэгдсэн гэж ботсон ч тэгсэнгүү. Элизабет ажлаа аваад жилч бололгүй байн томилтоор явдаг. Гэтэл ажлаар биш Тайгертэй хоёулахнаа аялжгаад Даниэлд баригдсан байна. Яаж баригдсан эсэх нь тодорхой болоогүй. Ингээд Даниэл уурлаж Элизабетийг хараахад нөгөөх нь буруу зүйл хийсэн мөртлөө юу ч болоогүй юм шиг өөдөөс нь ойруулж хараагаад чи намайг хараах хүн биш гэд цагдаа дуудаж манай нөхөр намайг хуураад надад гар үрсэн гэд өөрөө араар нь тавьчаад худлаардаг. Даниэл үнэхээр Элизабетэд гар үрсэн үгүйг нь хинч мэдгүй. Ямар ч тач тэдний ярьсан зүйл шал өөр. Даниэлийн хэлснээр би түүнд хараал хэлсэн нь үнэ. Гэхдээ гар үрээгүй. Хурцийсэн удааж байхгүй шудраг бус байна гэдэг. Дараа нь цагдаа Элизабетээс хаана зохиулсан гэж нотлох баримт болгож зургийг нь дарахаар асуухад зүрхэртлээ авилж миний хацар руу алгадаж дагдсанаас шүүрч авсан гэв. Цагдаа харахад Элизабетийн бие зүгээр харагджээ. Дараа нь эмнэлгээс ямар ч хонш гаргаагүй. Хэрвээ Элизабет хүчирхийлэлд өртсөн бол ийм ухаалаг алдартай улс төрч эмэгтэй ямар нэгэн байдлаар зургийг нь дараадч болтугай нотлох баримт үлдээх байсан баг. Гэтэл тийм зүйл огт байгаагүй ч Даниэлийг баривчилж гэртээ эхнэртэйгээ маргалцсныхаа улмаас эхнэрээ хүчирхийлсэн гих үндслэлээр Лас Вегас хотын цагдаа нар баривчилж эрүүгийн эрг үүсгэсэн. Open and Gross Liveness гэдэг хууль нь зохиж зодох биш. Олонний өмнө садар самуу үйлдэл гаргаж жишээ нь олон нийтийн газар бусдын өмнө сексуал үйлдэл хийхэд үйлчилдэг тийм хууль юм байна. Гэтэл гэртээ маргалцснаас олж Даниэлийг энэ хуулиар буруутгадаг. Асуудал нь энэ хууль нотлох баримт байхгүй, хөхөрсөн уул мөр, шарах, гэмтлийн дүгнэлтгүйгээр баривчилж яллах боломжтой байдаг гинэ. Сонио хуулиагаас. Энэ хуулиас болоод асуудлууд их гардаг бөгөөд олон хүмүүс хуурамч дуудлага өгдөг болохоор хуулийг хүчингүй болгох хэрэгтэй гэсэн маргаанууд ч их байдаг. Ингээд Даниэл 6 сарын тэнцэн аргалзах ялавч уур бухимдлаа зохицуулах хөтөлбөрт хамрагдахаар болдог бөгөөд хамгийн харамсалтай нь Даниэл улсдаа бэлгийн гэмт хэрэг үйлдэгчээр бүртгэлтэй болсон. Америкт бэлгийн хүчирхийлэгчээр бүртгэгдсэн бол хөршүүдэд нь шуудангаар энэ газар бэлгийн хүчирхийлэгч амьдарч байгаа гэсэн мэдээлэл хургуулдаг юм байна. Мөн хувийн мэдээллийг нь вебсайтад ил болгодог. Инээс болоод Даниэлд маш хэцүү байсан. Энэ бүх хугацаанд эхнэрийнхээ мөрөөдлийг дэмжиж сонгуульд туслахын хажуугаар 3 хүүхдээ харж гэрээсээ ажилласныхаа төлөө хариулт олгож араараа тавиулж бэлгийн гэмт хэрэгтэн болсон. Ийм зүйлүүд болсон ч тэрээр хүүхдүүдэд бодож сайхан амьдрах гэж хичээжээ. 6 сарын тэнцэн аргалзах ял авсан болохоор сүмд явж хосын зөвлөгөө авсан ч Элизабет Тайгертэй холбоогоо тасалсангүй. Даниэл тэсгээ болж ерөөсөө болохгүй мэнэ гэд тэнцэн аргалзах ялаа дуусгах хүртэл төвчжгаад салах өргөлөө өгсөн. Тэнцэн аргалзах ялтай үед салах өргөдөл гаргах хэцүү байдаг гинэ. Гэтэл хосуудын салах үйл явц яг л там шиг байсан. Хамгийн чухал зүйл бол 3 хүүхдийн асран хамгаалах эрх. Дээрээс нь Элизабет олонний танил учраас нийтлэлд өртөж улс төрийн нэр үндэт нь том цохилт болсон. Элизабетийн улс төрийн урайн гэр бүлийн үнц нь. Хүмүүс түүнийг шүүмжилж Тайгертай явуулдаг. Нөхөр нь бэлгийн хүчирхийлэгч гэж байнга хараалгуулсан болохоор өөрөө гарч ирээд надад буруу хийсэн зүйл байхгүй. Гэр бүлээс гадуур харилцаа огт байгаагүй. Би гэр бүлдээ үнэн ч хүн. Тайгертай ямар ч харилцаагүй. Нөхөр маань л надад итгээгүй болохоор намайг цохиж зодсон. Даниэлийн гин буруутай гэдг нь тогтоогдсныг та бүхэн мэдж байгаа хаа. Бүх зүйл шалтгаантай гэж ярьдагч олон нийт Элизабетийн эсрэг байв.
Бүр нам дотор нь хүртэл аль хэдийнэ Тайгертай дотн харилцаатай гэдг нь цуу яриа болж тарсан. Ингээд намын гишүүд болон хууль тогтоогчид түүнийг огцор гэж шахсан найрууд 2012 онд намаасаа гарсан ч эцсээ хүртэл миний буруу биш. Би одоо ганц бие ээж, гэр бүлээ эцсээ хүртэл хамгаалж чадаагүй нь миний буруу. Хайртай хүүхдүүдийнхээ төлөө сенаторынхаа албан тушаалаас огцрох шийдвэр гаргалаа гэдэг. Нөхрөө араар нь тавьснаа огт хүлээн зөвшөөрөөгүй. Энэ жилдээ Даниэл салж хүүхэд асрах эрхийг Элизабет авсан. Аав нь гэмт хэрэгтэй учраас хүүхэд асрах эрхийг өгөх боломжгүй гэсэн шийдвэр гарсан болохоор Элизабет 3 хүүхдээ аваад Лас Вегасаас Аляска руу явдаг. Яагаад хааваасаа Аляска руу явсан бол Тайгертай гэрлэхээр эцсээ хүртэл нөхрөө араар нь тавиагүй гэж гүрээсэн ч салвуу үгүй Аляска руу зүхтаж дахин гэрэлдэг. Хажууд нь хүүхдүүд нь зогсож байгаа. Энэ хурмыг Даниэл сонсох нь ойлгомжтой. Анхнаасаа тэднийг хурим хийх байх гэж бодож байсан ч хамгийн хэцүү байсан зүйл нь хүүхдүүдээ санаж уулзаж чадахгүйсэн. Даниэл ийм хэцүү байдалд орсон ч сайхан амьдрах гэж хичээжээ. Өдөр шөнөгүй завгүй ажиллаж хүүхдүүдтэйгээ ярих цагаа үлээдэг. Хүүхдүүд аавыгаа санаад бас хүүтэн байна Лас Вегас руу явъя гэж ээжтэй хэлдэгч болохгүй бид цаашдаа энд амьдрах болно гэдэг. Мөн Даниэл Элизабет хоёр асраа хамгаалах эрхээс болоод маш муу харилцаатай бие биенээ харахыг ч хүсэхгүйсэн. Ер нь салчаад хэн уулзаад ахыг хүсгүүдээ. Даниэл заримдаа хүүхдүүдээ харахаар 5 цаг гарan нисч хэдхэн цаг жолтгой уулзахаар ирдэг. Тэрээр хоёр дахь амьдралаа зохиох гэж оролцсон ч бүтээлгүй 2018 онд салсан. Тухайн үед Даниэл Instagram идэвхтэй хөтэлдэг. Ихэнх Instagram-ийн инфлюенсерүүд баян байгаагаа шоудаж сайхан амьдарч байгааг харуулдаг бол Даниэл зүгээр л урам өгөх үгнүүд, эерэг амьдрах арга гэх мэт зүйлсийг хуваалцдаг. Зургнууд дээрээ ганцаарцсан харагддагч удалгүй Даниэлд итгэмээргүй сайхан зүйл тохиолдсон нь Элизабет хүүхдүүдээ аваад буцаж ирсэн. Яагаад ирсэн талаар нь олон таамаг байдагч нэгт Лас Вегаст амьдардаг байсан хүн Аляскад суурших хэцүү байсан баг. Хоёрт дахиад 2018 оны сонгуульд нэр дэвших. Гэтэл энэ удаад анхан шатны сонгуульд бүтлгүүцсэн ч Даниэлд энэ нь сайн зүйл болсон. Удаан уулзаагүй хүүхдүүдтэйгээ уулзаж цагийг сайхан өнгөрөх боломжтой болсон учраас ингээд 2020 он болж том охин дунд хүү хоёр нь аль хэдийнэ насанд хүрч хамгийн бага охин Сера нь 16-тай тэрээр би аавтай амьдрмаар байна. Аавын гэрт амьдрна гэхэд Элизабет татгалзаж чиний аав гэмт хэрэгтэн аюултай хүн ээжийнхээ үгийг сонс гэд Даниэл руу уурлаж хүүхдэд юу гэж хэлсэн болоод чамтай хамт амьдрна гэдэг юм бэ. Асраа хамгаалах эрх надад байгаа гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам аавынхаа гэрт байх хугацаа нь ихсдэг. Тэнд өөрийн гэсэн өрөөтэй болж өрөөнд дотор Серагийн юмнуудаар дүүрсэн. Тэрээр ээждээ би аавынх руу явж хонлоо гэж хэлээд гэрээсээ гардаг. Элизабет хоригдсон ч тоодгүй мэн. Харин Даниэлийн хувьд охин нь ирж амьдрахад дуртай байсан нь ойлгомжтой. Тэрээр Сераг асраа хамгаалах хүсэлт гаргажээ. Үнэн дээр Сера сэтгцийн баг зэрэг асуудалтай байсан бөгөөд Даниэл өөрөө асраа хамгаалах эрх аваагүй ч охиноо 7-8 удаа эмнэлэг дагуулж явж эмчилгээ хийлгэсэн. Тийм учраас би түүнийг халамжилж чадна гэж хүсэлт гаргасан ч Элизабет зүгээр суухгүй нь мэдээж уйлаад шүүхтээ Даниэлийн гэр хүүхэд амьдрах газар биш. Хүүхдийн хажууд байнга ээжийг нь муулдаг болохоор аавдаа сайн болсон бах. Дээрээс нь Сера сэтгцийн хувьд ноцтой асуудалгүй гэхэд Даниэл шүүгчээ манай гэрт 4 унтлахын өрөө байгаа. Хангалттай амьдрах орон зайтай. Мөн энэ Серагийн бичсэн загтал байна гэж харуулдаг. Загтлын агуулга нь би аавтайгаа амьдрмаар байна. Аавтай байхад илүү аюулгүй санагддаг гэж өөрийнхөө гараар бичсэн байв. Гэтэл энийг ч бас Элизабет Даниэл бич гэж тарамталсан. Миний охин хизээч ийм зүйл бичихгүй гэдэг. 6 сарын турш үргэлжилсэн шүүх хурал байсан учраас шүүгч ядарч та хоёр ингэж маргахад хүүхдэл зовноо. Хэрвээ энэ хിവэрэ байх юм бол ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй. Эцсийн эцэст хүүхдээ бодох хэрэгтэйгээд Даниэлийн асраа хамгаалах хүсэлтийг хэрэгсэхгүй болгодог. Шүүхээр ингэж шийдсэн байхад Даниэлд ямар ч арга байхгүй учраас Серагийн юмыг баглаад Элизабетийн гэрт хүргэж өгсөн. Гэвч тэр шөнө Сера гэрээсээ гардаг. Ээжтэйгээ муудалцаж би аавтай хамт амьдрна гэд нууцаар гэрээсээ гарч такси дуудаад аавынхаа гэрт очдог. Даниэл охиноо буцаагаад явуулчих болохгүй. Дотроо шаналж галзуурах шахсан тэрээр миний охин өнөөдөр л энд хоноод маргааш ээж рүүгээ явах ёстой гэдэг. Элизабет ирж охиноо аргадаж, гуйж, загнаж үзээд болохгүйсэн тул 16 настай охиныг хүчээр авч явж чадахгүйгаас хойш тэр чигт нь үлдээгээд Даниэл руу уурлаж энэ бүхэн чамаас болсон. Хүүхдэд юу гэж хэлсэн болоод ингэж байгаа юм бэ гэдэг. Ингээд 2021 оны 4 сар болж нэгэн хачирхалтай зүйл болсон нь 4 сарын 8-ны өглөө ATM-нээс мөнгө гарсан. Тэр дансны эзэн бол Даниэл. Данс хамтран эзэмшигчтэй байсан нь Даниэлийн 2 дахь эхнэр. Салаад тэр дансаас салгаагүй байсан юм байна. Угаасаа өмнөх эхнэр нь биш Даниэл гүйлгээж ашигладаг.
Америкт с ижигтэй гүйлгээ хийгдэх юм бол автоматар тохио өгдөг юм байна. Даниэл энэ картаа нэг ашигладаггүй ч гинэт өглөө эрт ATM-нээс мөнгө гарч исэн болохоор өмнөх эхнэрт нь банкнаас 2 удаа мэдээлэл ирдэг. Өмнөх эхнэр нь гайхаад энэ дансанд одоо болтол мөнгө байгаа мах та гэж бодоод Даниэл руу залгасан ч уцаа аваагүй бөгөөд дууд мессеж үлдээсэн ч хариу өгсөнгүй. Санаан зовж Даниэлийн ээж Кристин руу залгаж хэлэхэд би залгаад үзье гэд залгасан ч ээжийнхаа дуудлагыг ч бас авсангүй. Кристин ач охин Сера руугаа залгасан ч уцаа аваагүй тул мессеж бичиж Сера эмээнэ аавтай нь холбогдож болохгүй байна. Тэр хаана байгаа вэ гэхэд эмээ аавын утас эвдэрчихсэн. Магадгүй маргааш өрөө холбоо орхихаа санаа битгий зов гэв. Ингээд Кристиний санаа амарсан ч хэсэг бодоод үзтэл нэг л бишээ. Ихэвчлэн Даниэл Сера хоёр руу залгах болгонд тэр дороо уцаа авдаг байхад мессеж утсан. Мөн Даниэлийн утас эвдэрсэн бол охиныхоо утсаар ч болтугай ярина. Гэтэл ганцхан мессеж л ирсэн. Тэгсэн ч маргааш өглөө болтол хүлээх хийж шийдээд маргааш өглөө 10 цагийн үед Кристин дахин мессеж утсан. Сера яг одоо аавыгаа залга эмээгийн санаа зовоод байна гэж хэлгэхэд тэр дороо хариу ирж эмээ аав шүршүүрт орж ийнө гэдэг. Ингээд Кристин чи бол Сера биш хин юм бэ гэж бичсэн ч хариу ирсэнгүй. Кристиний зүрх хүчтэй цохилж ямар нэгэн юм болсон юм байна гэж бодоод өөрийнх нь гэр Даниэлийнхаас зайтай байдаг учраас Даниэлийн гэрээ оролцоо амьдардаг эмэгтэй найз руу залгаж түүнд ямар нэгэн юм болсон юм шиг байна. Гэрлүү нь ороод шалгаад өгөөч гэхэд найз нь тэр дороо орох боломжгүй ажилдаа байсан учраас дор аяж 1-2 цагийн дараа очих хаа аль болох хурдан очихыг бодно гэдэг. Ийм нөхцөлд Кристинд 1-2 цаг хүлээх яг там шиг санагдаж 911-т мэдгдсэн. Хүүтэйгээ 2 хоног холбоо барьж чадсангүй. Ач охинтойгоо холбогдсон ч мессеж л бичээд байна. Тэр биш баха гэдэг. Удалгүй цагдаа Даниэлийн гадаа ирэхэд түүний эмэгтэй найз ганцаараа ирэхээс айсан бололтой өөр нэг найзтайгаа хамт төрүүлж ирсэн байв. Дими гэрийнх нь урд дуур эргэлдэж хаалгыг нь тогтсон ч хариу байсангүй. Тэгээд тэр авийг ажиглахад түүний машин байгаагүй бөгөөд дахиад нэг хаалгыг тогшоод бариулыг нь тоож тартал онгорхой байв. Хаалга онгорхой байгаа юм чинь дотор нь хүн байгаа гэсэн үг. Гэхдээ яагаад машин байдаггүй лээ гэж бодоод ороход дотор чив чимээгүй. Нэг л эвгүй үнэр хамарлуун цоргино. Хэсэг хугацааны дараа Даниэлийн найз амьдралдаа харж байгаагүй хамгийн аимшигтай зүйлээ хардаг. Тэгвэл юу болсон талаар ярихаар бүгдээрээ 24 цагийн өмнөх рүү очицгоё. Хамгийн түрүүнд хин ATM-нээс мөнгө авсан юм бол мэдээж ATM-д камер байгаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн Даниэлийн картнаас мөнгө авсан. Ковидын үеэсэн болохоор маск зүүсэн байжээ. Үүний дараа Винко гэх супермаркет руу орж Даниэлийн картаар худалдаа авалт хийдэг. Дараа нь Хойд Америкт байх Home Decor гэх маш том барилгын дэлгүүрээс ямар нэгэн юм худалдаж авсан. Тэдний хамгийн сүүлд очсон газар нь Даниэлийн гэр. Тэнд очиж хоноод өглөөний 10 цаг 20 минутанд Кристин цагдаад мэдэгдэхгүй болох уу гэж бодсон тэр үеэр эрэгтэй эмэгтэй хоёр Даниэлийн машиныг унаад Лас Вегас руу зүгтж байгаа камерын бичлэг үлдсэн. Ингээд нэг өнгөрч явахад Даниэлийн найз гэрт ирж аимшигтай зүйлийн гэрч болжээ. Энэ бол Даниэлийн гэр. Хэрцгий ч гэсэн яриад өгье. Даниэл нас барсан. Задлан шинжилгээгээр бүх бие нь 70 гаруй удаа хутгалуулсан гэж гарчээ. Ихэнх нь толгойн арын хэсэг болон хүзүү их биеэр байсан. Аль хэдийнэ нас барсан байхад цогцыг гимтэх гэж оролцсон. Шатааж. Даниэлийг нас барсны дараа тэд цогцыг ууданд хийжээ. Тэгвэл ийм аимшигтай хэргийг хэн хийсэн бол? Мөн Сера тухайн үед аавтайгаа байсан мөртлөө хаашаа алга болсон юм бол хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа 4 сарын 1-ний өдөр Юта мужийн Солт Лейк Ситид нэгэн сэжүүр гарч ирдэг. Автобусанд эрэгтэй эмэгтэй хоёр төлбөр төлөхгүйгээр суусан бөгөөд цагдаа нар ирж тэднийг шалгахад тэнд Сера байв. Даниэлийн хамгийн бага охин. Цагдаа нар тэр дороо тэднийг баривчилж бигдэн байгаа бүх эд зүйлс гар утсыг нь хурааж аваад шалгахад 3 хоногийн өмнө Даниэлийн гэрт юу болсон талаарх бичлэг байв. Миний хамгийн ихэнд харуулсан бичлэг тэдний утсан дээр байсан. Тэд нар хинбэ гэвэл Сера болон түүний найз залуу. Ихэнд үзүүлсэн видеог дахиад нэг харуулъя. Welcome back to our YouTube channel. Day 3 after murdering somebody. Whoa! Don't put that on the camera. It was worth it. And we had 4 хоногийн өмнө хүн амны эрэг хийсэн гэж өнгөрдөг. Өөрийнхөө аавыг нэг залуутай хамдарч хөнөөсөн гэсэн үг. Яагаад тэгсэн бол Даниэл Серад үнэхээр хайртай байхад яажгаад ийм зүйл болсон юм бол эрэгтэй 18 настай Эрен тэд 2020 оны 1 сараас уулзаж эхэлсэн. Энэ үед Даниэл Элизабет хоёр асран хамгаалах эрхийн төлөө маргаантай байсан үе. Аав нь өөрийнх нь төлөө шүүгтэлцэж байх энэ үед Эрентэй хайр дурлалдаа шатчихсан. Тэдний харилцаа зүгээр нэг хүүхдүүчиг байгаагүй яг л галзуурсан юм шиг хоёулаа аав ээжээс нууцаар элээ рүү цухтыг гэж ярьцгаасан. Бүр төлөвлөсөн байсан.
Энийг хамгийн түрүүнд Даниэл мэдэж Элизабетээс чи энэ тухай мэдчихсэн үү гэхэд Элизабет хүртэл цочирдож тэр дороо Эрний аав ээжтэй холбогджээ. Хоёулаа ахлах сургуулийн сурагч болохоор хоёр гэрт бөө юм болно. Эцэст нь хоёр гэрийнхээ уулзаж яаж хийхээ ярилцаад тэднийг уулзуулахгүй байхаар тохиролцдог. Мэдээж битгий уулз гэхээр болчихгүй болохоор утсыг нь хааж хаана юу хийж байгааг нь хянаж хатуу арга хэмжээ авсан. Тэд үнэхээр зүхтах юм шиг болохоор ядаж ахлах сургуулаа төгсөх хэрэгтэй. Инээс болоод Сера дэлбэртлээ уурлаж ууралсуураа бүгдийг нь хавтаа гаргасан. Даниэл Сера хоёрын харилцаа ямар байсныг мэдэхгүй ч Даниэл охиноос сүрдүүлсэн баха гэж мэрэгчлэтнүүд дүгнэдэг. Эцэст нь Сера аав алга болчих юм бол би Эрнтэй хамт элейд амьдарч болно гэдээ талхаар төлөвлөж хэдэн сарын дараа 2021 оны 4 сарын 8-нд хэрэг гарсан. Даниэлийн цогцсыг олдохын яг өмнөх өдөр тэд ATM орж мөнгө аваад супермаркетаас нэг удаагийн бэйли, цайруулагч, бэрзэн тавч Home Depot-оос цахилгаан өрөө тос авч бэлдээд Даниэлийн гэрэл явсан. Тэд Даниэлийг яаж хөнөөсөн нь ил олоогүй, цагдаа нар илчлээгүй мэн. Магадгүй насан туршаагүй болохоор тэгсэн бах. Гэр доторх байдлыг харуул таамаг гарч ирдэг. Эрен нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө аимшигтай зүйлийн талаар ярьсан. Даниэл үхгийнхаа өмнө юу харсан юм бол энэ дэлхий дээр хамгийн их нандинж хайрладаг тэр бяцхан охин нь өөрлөөнд хутга барьж тайрах тэр төрхийг харсан. Эцсийн амьсгалаа авахдаа үгээр илэрхийлэхээ аргагүй сэтгэл хөдлөлийг мэдэрсэн баг. Хамгийн харамсалтай зүйл бол Даниэл гэр бүлээ авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн ч эцэст нь их нэртэй хурдагдаж охиныхоо гарт амиа алдсан. Иннээс илүү зовлонтой төгсгөл гэж байх уу? Нэг бус удаа нуруу руугаа хутгалуулж нас орсон. Тэд хүн амны хэрэгээ хийжээд жижиг утгаар цогцыг гимтээх гэж оролцсон ч болохгүй байсан учраас Home Depot руу явж хөрөө худалдаж аваад оролцсон ч хөрөө бие дороод гацжээ. Тэрийг суулж авч чадахгүй байсан болохоор гацсан ч ихт нь үлдээсэн. Дараа нь гэрт байгаа цуснуудыг цайруулагчаар арилгах гэж оролцсон ч кинон дээр гардаг шиг амархан арилахгүй байсан учраас болоод шатаажах юм бол бүгднгээс нь салж чадах юм байна гэд шатаах гэж оролцсон ч гал Даниэлийн байсан унтлахын өрөөнд баг зэрэг асаад унтарчээ. Ингээд эмээгээсээ ирсэн мессежэнд аав шүршүүрт орж ийн гэж хариулаад аавынхаа машиныг унаж цугцсан ч бензин дууссан уу яасан машинаа аяад Солт Лейк хотод автобусанд хулгайгаар суужгаад баригдсан. Тэд 1-р зэргийн хүн амны хэрэг, галдан шатаах, зээлийн картны лувер, дээрэм гэх мэт нийт 9 зүйл ангаар яллагдаж дараа жил шүүх хурал нэгдэн насан туршаагүй байсан ч ийм аимшигтай хэрэг үйлцсэн учраас насан туршигчдын шүүх хурлаар ордог. LSD гэх синтетик гаралтай маш хүчтэй сэтгцэд нөлөөлөх юм байт юм байна. Мэдрэмж өөрчлөгч бүлэгт хамаарах бөгөөд хүний сэтгэл зүй бодол санаанд хүчтэй өөрчлөлт оруулдаг. Эрен өөрийгөө эм ууж хүн амны хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөгч Элизабет харин бүх зүйлийг үгүйсгэж би юу ч хийгээгүй гэж хэлхий хажуугаар аав намайг хэцүү байдалд оруулж намайг зодож хүчирхийлсэн. Надад бүр арх хүртэл уулгасан. Би үнэхээр их зовж шаналсан хүүхэд. Тэглээгээд би аавыг хөнөөгөөгүй надад шудраг бус байна гэдэг. Яагаад ийм зүйл яриад байгаа юм бол өмнө нь Даниэл Сераг сэтгцийн асуудалтай 7-8 удаа эмнэлэг дагуулж явсан гэж хэлжсэн. Тэрнээс нь болсон болов? Эсвэл худлаа яриад байгаа юм болов? Үнэхээр Даниэл охиноо зодож хүчирхийлсэн юм болов? Гэтэл энэ тухай ил болсон зүйл байхгүй бөгөөд хүчирхийллийн нотлох баримт огт байгаагүй. Бүр Серагийн өмгөөлөгч хүртэл Даниэл Сераг зодож бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх нотлох баримт байхгүй гэж албан ёсоор зарласан. Хэрвээ аав нь хүчирхийлдэг байсан бол аавынх руугаа явна гэж ээжтэйгээ муудалцах уу? Магадгүй тухайн үед Сера эрүүл ухаангүй байж өмнө нь эмчилгээ хийлгэжсэн ч уламд ортсон байх. Гэхдээ Сера сэтгцийн өвчтэй гэж онцлогдсон юм байгаагүй. Ямар ч Сера сэтгцийн өвчтэй Эрен масуурсан байсан ч тэдэнд 22 жилийн дараа тэнсэн цуглагдах боломжтой бүх насаар нь хорих ял нь осон. Цаазаараа авах ял хүртэл оноох боломжтой байсан ч насан туршаагүй хүмүүст цаазын ял өгдөггүй гэсэн тогтолцоо байд юм байна. Даниэлийн оршуулгын ёслолоор гэр бүлийн нэрсийн жагсаалт донд Серагийн нэр байгаагүй бөгөөд намтрыг нь уншихдаа хайртай 2 хүүхдээ үлдээлээ гэж уншсан. Даниэлийн ээж Кристин шүүхээс Сера болон Эрэнд байж болох хамгийн хатуу ялыг оноож өгөхийг хүсдэг. Тэд 22 жил хоригдоод суллагдах үг нь мэддэхгүй ч хэрвээ суллагдах юм бол 40 гарантай байхдаа шоронгоос гарна гэсэн үг. Ухаан оролгүй дахиад аимшигтай зүйл хийх боломжтой. Бас нэг хүмүүсийг бухимдуулдаг зүйл бол Элизабет үнэхээр сайхан амьдарч байгаа. Тайгартай. Өмнө нь анхан шатны сонгуульд нэр дэвшээд амжилт олоогүй ч 2024 онд дахин гарч ирсэн тэрээр юу гэсэн бэ гэвэл би алуурчны ээж биш. Миний охин аавынхаа хүчирхийлэлд өртсөн хохирогч гэдэг. Өөрийнхөө төрсөн аавыг 70 удаа хутгалж хөнөөгөөд шатаах гэж оролцсон тэр охиноо өмөрч миний охин бол хохирогч, Даниэл бол гинт хэрэгтэн гэж олон нийтэд ойлгуулах гэж оролцсон нь олон хүний дургүйцлийг хүргэж хараалыг нийцсэн. Элизабет Тайгер хоёр одоо үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес эрхэлдэг.
Амьд байгаа хүмүүс амьдрах ёстой ч гэсэн олон нийтэд ил гарч ирээд иймэрхүү зүйл бичих нь байж болохгүй зүйл ах. Эсвэл үнэхээр Даниэл хүчирхийлэгч нэгэн байсан болов. Ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дууслаа. Таалагдсан бол сувгтаал, лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.